Бидний аврагч их эзэн Есүс Христ мэндэлсний баярын мэндийг та нартай хүргье. Өдгөөгөөс 2000 гаруй жилийн тэртээ хүн төрлөختний аврагч их эзэн Есүс Христ энэ дэлхийг мэндэлсэн. Ингээд бүгдээрээ Библийн бүлгэн судраас бидний аврагч их эзэн Есүс Христ мэндэлэхэд жохом юу болсон талаар хамтдаа харцгаая. Лук номны 2 дугаар бүлэг дээр тэднийг тэнд байх үед Марийн нэралх өдөр нь болж тэр ууган хүүгэн төрүүлж түүнийг даавн дороож тижээлийн дэвшин дотор тавив. Учир нь дэм буудалд тэднийг хоноглох өрөө байсангүй. Яагаад бидний аврагч их эзэн хаадын хаан мөнхийн их эзэн хааны тансаг орд харш тансаг зэрэглэлийн ор олдоогүй болоо. Тэгээд зогсохгүй мал тижээдэг энгийн нэгэн модон дэвшинд түүнийг төрүүлээд үлгийдэж тавьсан байна. Энэ тухай бодож үзцгээе. Тийм ээ, Есүс Христ өөрөө нэгэн удаа ингэж хэлсэн байна. Лук номны 5 дугаар бүлгийн 31 дээр. Есүс тэдэнд эрүүл хүмүүст бус өвчтөе хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвхт хүмүүсийг бус харин нүгэлтнүүдийг гимшилд дуудахаар ирсэн юм аа гэв. Тийм ээ, бидний амьдралын төвшин ямар ч байж болно. Тансаг зэрэглэлийн баян чинэлэг, эрх мэдэлтэй бидний эдэлж хэрглэж буй зүйлс харилцан адилгүй байж болно. Гэлээгээд хүмүүс бидний гэм нүгэлт зүрх сэтгэл яг адилхан юм. Хүмүүс бид зүрх сэтгэлдээ хорон мууг, бузар нүгэлт бодол санаануудыг тээж явдаг. Үүгээрээ хүн төрлөختөн бид бүгд нүгэл үлдэж Бурхны алдраас салсан гэж Библиэд хэлэгдсэн байна. Тийм Есүс Христ бидний эдэлж хэргэлдэг зүйлсээр бидний амьдралын төвшнгөөр биднийг ангилж зааглах гэж ирээгүй. Тэрч битгий хэл. Есүс Христ бидний зүрх сэтгэлийн хэр бохир заваан байна, хэр зөвхт байна гэдгээр шүүх гэж ирээгүй. Есүс Христ бидний зүрх сэтгэлд мэдлэх гэж ирсэн юм аа хатунраа. 2000 жилийн тэртээ мэндэлсэн тэр бяцхан хүү өнөөдөр таны зүрх сэтгэлд гэм нүгэлт миний зүрх сэтгэлд мэндэлсний адил таны зүрх сэтгэлд ч мэдлэх боломжтой. Есүс намайг таныг яллаж шүүх гэж ирээгүй. Иохан номны 3-ын 16, 17 дээр Бурхан хүн төрлөختнийг үнэхээр асан учраас цорын ганц хүүгээ илгээжээ. Учир нь Есүс Христ энэ дэлхийг яллахын тулд биш, харин аврахын тулд ирсэн гэж тэмдэглэн үлдсэн байна. Тийм ээ, Есүс өөрөө ч сая миний уншсан хэсэгт хэлсэн. Эмч хүн өвчтөе хүнд хэрэгтэй байдгийн адил би гэм нүгэлт хүмүүст ирсэн юм аа гэж. Тэгвэл өнөөдөр би миний зүрх сэтгэлд миний гэм нүгэлт бохир амьдралд мэндэлсэн намайг голоогүй миний амьдралд мэндэлсэн тэр бяцхан Есүс алдрыг өргөмөр байна. Мөн хараахан амьдралдаа Есүс Христийг зүрх сэтгэлдээ хүлээж аваагүй байгаа таны хувьд Есүс Христ таны амьдралд мэдлэх боломжтой юм шүү гэдэг уриалмаар байна. Хэрвээ та Есүс Христ итгэхийг хүсэж байгаа бол яг одоо намайг дагаад залбираач. Их эзэн Есүс минь ээ. Би гэм нүгэлтэй хүн. Та миний гэм нүглийг уучилж энэ дэлхийд миний төлөө мэндэлсэн билээ. Би танд итгэж байна. Та миний зүрх сэтгэлд, миний амьдралд мэндэлж намайг удирдан жолоод өгч. Миний аврагч их эзэн минь болооч. Есүс Христ таны гайхамшигтай нэрээр залбирлаа. Аамен. Түүний энэхүү төрөлд онцгой бөгөөд ер бусын байсан. Бидний мөнхийн их эзний өнөртний цагаас төлөвлөсөн хүн төрлөختнийг аврах төлөвлөгөөний дагуу сулралт хэлэгдсэн олон гайхамшигт зөгнлүүдийн биелэл болж Есүс Христ энэ дэлхийг мэндэлсэн юм аа. Түүний төрөлд үнэхээр онцгой байсан. Учир нь тэрээр өндөгдөөгүй бүсгүй
Марийн хэвлээд их эзний ёр бусын ариун сүнсний хүч чадлаар бүрэлдэн энэ дэлхийд мэндэлсэн юм а. Мөн Иесус Христийн итгэгч, түүний дагалдагч, түүний сайн мэдээг хүлээн авсан хүмүүс үеийн үед амьдралаараа үйл хөдлөлөөр аврагч их эзэн Иесус Христийн энэ дэлхийд мэндэлсэн мэдлэлт, түүний заасан сургаал, түүний тунхагласан сайн мэдээг батлан харуулсаар байдаг юм а.